Ээж. Өө минийхүү. Тэгэгч захир төмөрийн дулмаа биш л байгаа өстэй тэрэн дээр. Тэ? Ээж л байгаа. Баян жаргал гээд ээж л байгаа байхгүй. Тайз дэлгэцийн Монголын том уран бүтээлч. Тавигдж байгаа бүх жүжигийн гол дүрүүдийг хийдэг байсан ийм жүжигчин. Гол дүрийг бол дандаа тусах дүрүүд нь гэж гаргаж ирж жимж тоглодог байхгүй юу? Тэг ядангуяа одоо миний ээж тавсан дэлгэж хараалагч маань би амьдрал дээр ч гэсэн одоо ээж л гэдэг. Тэгээд бас хувь тохиолоор энэ мундаг жүжигчинтэй нэг кинонд хамтар тоглох болсондоо би их баярлдаг. Эх орныхоо торгон хөлийг манаж байгаа энэ нийгэл дайчид цөөхөн хоногт надад эргэцүүлж бодох юм их өгчээ. Та нарыгаа би хизээч мартахгүй. Дахин уулзахын ерөөлийг зүрх сэтгэлдээ хадгалж явъя. Газар тэнгэрийн цагт хандран харагдах суурган цэнхэр уулсан. Баяртай. 10 дугаар анги онцдог гэсэн болохоор чинь нөгөө хойшоо сургуульд хуваарлагдал тэгээд жүжигчин болно гэж бодог байтал багш маань намайг чи ерөөсөө жүжигчин болох хэрэгтэй хүн. Ингээд намайг хөтлж авчаа театр шалгуулад тэгээд драмын театрт эхэлж авч шалгуулсан намайг. Тэндээс яг багшаагаа явуулчаад драмын театр дээрс гараад шууд хүүхдийн театр дээр хурж ирээд өөрөө хурж ирээд хүүхдийн театрт шалгуулаад тагсан чи хүүхдийн театр дор намайг ажиллаа маргааш ажилдаа ор гэдэг. Нөгөө инженер болох гэжсэн хүн чинь 360 градус сэргээд жүжигчин болцсон. 1977 онд Ужаах 1976 оноос Дархан хотын одоо энэ бүтээн байгуулагч ангадагчдын нэг гэдэг агуулгаар яахаргүй энэ Дарханы хагас 100 жилийн ойгоо тэмдэглэсэн Найрамдлын хотын уран бүтээлчдийн дотор бол байр суурь эзэлж байгаа. Энэ театрын бий болгох соёлын ордноос хөгжим драмын театр, дараа нь залуучуудын театр болох энэ торгон агшинд туршлагатай газараас ирсэн сайхан уран бүтээлчид энэ театрыг хөл дээр босгоход тэр найруулагч нартай тэр залуу уран бүтээлчдийг өсөж өндийхэд бол үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь бол Бужаад Ягийн хоёр бол үнэхээр гайхамшигтай. Манай хэвлэл мэдээллийн хүн. За би өөрөө Дарханы телевизэд одоо насаар ажиллаж байна. Тэгэхээр яг энэ телевизэд ажилласан дээгэгчин гавья тэр түүхэн замналыг одоо гадарлах хүний нэг нь би юм аа. За ягаад тэгэхээр Дарханд одоо манай дарханчууд мэдж байгаа. Наадмын талбай дээр наадан болно. За одоо энэ Дархан редакц гэж ганцхан тэр үед одоо одооных шиг юм олон телевиз байгаагүй. Ганц телевиз байхад Дархан телевиз. Тэнд 2-3 хүн л одоо хөтлөгч хийн. Ганцхан эмэгтэй нь өөрчлөгдөхгүй. Өөрчлөгтэй дэлгэр жаргал ичил ганцаараа уншина. Би 89 онд сургуулаа төгсөөд ээж маань надад шууд за миний охин одоо Дархантаа нэвтрүүлэгч хий. Ээж нь одоо болоо зөндөө олон жил хийлээ. Миний охин одоо хий. Надад ээж тэр мэргэжлээ өвлүүлсэн. Миний анхны аа үсгийг заасан. Телевизийн урлагийн өнөөдөр телевизийн одоо энэ хөтлөгч нар телевизийн сэтгүүлчдийг бэлтгэхэд маш их юм хийсэн. Энэ Дарханаас эхэлсэн ийм том багш телевизийн уран бүтээлч. Дарханд очиад бол 20 жил ястай жинхэнэ загсаа загва одоо өнөөдөр яг явж байгаа шиг ингээд загсаа загва ажиллаж би 20 жил бүрэлдэхүүнтэй ажилласан. Театрыг бас ёс зүйтэй байлгах, театрын нэр сүрийг өндөр дөрөхийн төлөө бас их сэтгэл санаа зовдөг ийм хүн байсан. Одоо жишээлбэл бид хааныхан газар аялын тоглолтоор ингээд явдаг. Дээд зэрэг нэг газар очиод тоглолтын хооронд 2-3 тоглолт явж байгаа учраас одоо хоол цай идэж уун за тэгэл одоо чихэр жимс идэн за тэгэл мэдээж зэрэг нөгөө бүгд орой ядарчихсан 4 тоглолтын дараа чинь юу тэр янз бүрийн цэвэрлэх өөрсдөө хувьцаг бүрэн аваад явуул их юм шүү дээ. Гэтэл ганцаараа үлдчихсэн нэг гялгар хөдөө барьсан ч юм уу тэр биднүүсийн байрлаж байсан газрын хогийг дүүгээд явж идэг.
Тэгээ одоо би нэг удаа асууж үзэлдэг. Одоо дэгээ ихч тань энэ цэвэрлэгч байдаг л байлгүй. Одоо бид 40 он тоглолт хийсэн ядарсан юу одоо. Тэгээ дээрээс нь шимтгэл мөнгө төлж байгаа. Эднүүс цэвэрлэх юм багчгүй ээ. Дараад нь биднүүсийн нэрийг молно шүү. Залуучууд театрын жүжигчид ирээд явсан үлдсэн байдлыг хараа гэвэл яах юм? За нэг ардын дуу дуулах гээд нэг бадгийг мэднэ, хоёр бадгийг мэднэ. Бус бадгийг мэдэхгүй болчоор хамгийн түрүүнд дэг идэр ачин да. За энэ дууны бадгуудыг та надад хэлээд өг гэхэд ерөөсөө ямар ч тэр лавлах, тэмдэглэлийн дэвтэр тэр одоо дууны төвөр харахгүйгээр шууд ардын дуунд бол үнэхээр нэвтрхий тол байсан гэдгийг би өрөндийн энэ дүр онцлж хэлмээр байна. Нэг удаа манай ах намайг минийхөө чи бити хүний дэргэд дуулж байгаарэ гэд яасан тэгсэн чинь биний ая ингээ орж гараад идэх гинэ солгоо гэхээ солгоо хоолойтой биш мөртлөө. Уг нь бол өөрөө тайз дэлгэцсэн юм шүү. Тэглгүй юм. Тэгсэн мөртлөө дуу мэдээд байдаг. Тийм ээ. Тэр их сонь. Тэгээ бас энэ би боддоо штэ. Нөгөө хүнд байхгүй юм жаахан би болохоор тэрнийг байлгахын төлөө явдаг юм лөө. Энийг яах гэж хэлж байгаа, юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр манай дэгийн чинь солгоо авна шүү дээ. Дууны үг мэднэ гэж ихтэй хин. Би ч хам шиг юм хоолойтой байгаад энийг дуулвал би ингэж дуулах байсан гэ тэр нөгөө сэтгэлээрээ дуулдаг байхгүй. Зарим нь нөгөө өнгө энтер алдна солгоо хоолой нь гаралтай. Тэгтээ нөгөө үзүүлж байгаа байдал нь ингэж л дуулах хэрэгтэй юм. Энэ бадган дээр би ингэж дуулмаар байна. Энэ бадган дээр би ингэмээр байна гэл ингэхэд бүр ангаагаас үлдээ. Би хүлэн зөвшөөрөд байгаа юм. За яг энэ шиг ингэ дуулах юм. Гэтэл нөгөө туршлага тэр арга ухаанаа олдгоо байсан баг. 13 хүүхдээс одоо ихчтэйгээ хойлох нь үлдсэн байгаа л да. Тэр айл гэрийн бүх юм миний ихч зохицуулдаг. Амьдралыг зохицуулж явдаг. Би дуурын чатарт анх ажлынхаа гарааг эхлээд ихч маань намайг гэрэлтүүлэгч болгоод би тэр дуурын чатрыг мартдаггүй. Дуурын чатар дандаа миний зүүдэнд орж явдаг. Их хүрээ харьцаа хайр гэдэг юм ийг л гол нь болгосон юм л та. Тэгэхээр зэрэг бол би бол эхийн эхтэр бол ер нь бичгтэй ч гэсэн анхаарал тавьсан. Жүжигчний зөв сонгосон одоо найруулагч сэнгдэр зөв сонгосон учраас л бол үнэхээр сайн болсон. Монгол хүн ямар муухай болж байх юм бэ? 40 жил төр барьсан хүнээ бараг л оршуулах хэрэггүй гэх маягийн юм ярьж. Энэ сурвалжлах эмэгтэй таны зургийг туурын замд явж байгаа байдлаар авах юм гинэ. Намайгүй яах юм бэ дарга минь. Миний нөгөө урдны жолол зур сонор сургагч ч өнгөрсөн шүү дээ. Эдний хоныг харахад тарга 30-ны аваргаач алдаагүй байгаа юм шүү. Сайн байна шүү. Тийм ээ. Одоо ялгарч байгаа чи. Өчигдөр хойлоод очиход сайн мэдэж өгөхгүй байсан юм. Шин хэвдэлтэй ялгараад хонсон байна. Тэгээд жүжигчтэй ирээд хижигнээд байсан. Энэ ард тамын донд очиод долмаач их ягтцсан юм шиг дөрөж. Тэгээд үеж дөржлөм найруулагч балдаг гэдгийг бид нар жилдэггүй мөрөлөх хүнтэй дөржлөмнөр нэг хүмийл гээд байгаа юм. Одоо юу гэдэг юм бол нэг өдөр машинтай бүгд тэр давж очлоо. Одоо бодлон дээр 5-6 бодлон дээр нэг айлдсан чинь нэг өгд дээрээс толгой тэрхээ боодсон гаргаж ирж бид нар таалгаад тайлж өгч орсон чинь одоо тэгээд байж Чирээ садлгалаа хүүхдээ ч хүүлж чадахгүй бай. Яах их хоёр зэрэгцэл чихтэйхэн болж байжсэн гэсэн чинь за чамаг одоо ингээд угаасаа долмаа давна гэж ингээд төлөвлөсөн байжсэн чинь чи одоо ингээд за нэг 7 хоноод кино үйлдвэр дээр яваад очиж тэгээ шууд кино провонд оруулъя. Одоо чи нэг 14 хоногт аваагаагүй тэнгэрч байлгүй гэл. Тэгэл явсан чинь маргааш нь хүүхдийн чихэр хатгаад эмнэлэгт дэвтчихвэ. Тэгээд эмнэлэгт 9 хончлоо. Тэгээ гэртээ эмнэлгээс өглөө нь 10 цагт эмнэлгээс гарч байгаа. 10 цагт эмнэлгээс гараад байжсэн чинь өдөр 3 цагт манай үүдэн дээр автобустай хүмүүс ирээ зогсчихдаг. Бөө автобуст өөрөө хүн ирээ зогсоо. Шууд орж ирээд одоо ерөөс шууд натур таваад явна гэл. Тэгээ манай аав бас
дургуйцаал юу ярьж байгаа юм чинь нялах биетэй нялах хүүхдтэй хүнийг хөдөө хэр авч явна гэж та нар чи юу ярьж байгаа юм аав дургуйцаал бид нар одоо ерөөсөө юу яа их сайхан одоо өдөр бүхэн шинэ хоньны шүл уулгана. Тэгээд хүүхд харах хүнтэй авч өгнө, гэр барьж өгнө, бид нар даарж өгнө, бид нар харин ч сайн гам хийлгэнэ гэдэг. Тэр үед чинь яасан хэр зэрэг эхлээд фото прово аваад, тэгээд дараа нь кино прово аваад. Кино прово нь кино үйлдвэрийн уран сайхны зөвлөөр хянагдаад, зөвшөөрөгдөх юм соёлын яамны коллегээр хянагдаад, тэгээд соёлын яамны коллег баталж сая тоглох эрхээ авдаг байлаа шүү дээ. Тийм олон дамжлаа. Гэтэл төмөр бит хоёр ерөөсөө ямар ч провонд ороогүй. Төмөр нэг фото провонд л орсон юм лээ. Тэгээд өөр провонд ороогүй бит хоёрыг аваа явцсан чинь лодо дамбгаа өөрөө очиж үзэж байгаа натур дээр. Очиж үзөө төмөр бол их сайхан төмрийг олсон байна. Төмөр их сайхан хүн байна гэд төмрийгээ таалаад намайг таалаагүй. Яасан гэсэн чи би тэнд очисан ядаж би чи нөгөө жирэмсэн болохоор айгүй их сэвхтдэг. Тэгээ миний нүүрч ястай газрын зураг шиг юм байсан байгаа. Битүү ингээл ийм үргэлжилсэн хар сэвхтэй. Тэгээ дээр нь ялах үедээ хүн чинь нэг дээл нүмгөө хүмүүс чинь хүүхдээ өвдөл чинь гачаа унжсэн юм явж байгаа үстэй мэдээж ин. Тэгсэн чинь дулмаа бишээ бишгээ явцсан гэсэн. Тэгээл натур донсолчиж байгаа юм чинь тэр чинь. Тэр чигээрээ натур донслал ингээл өстой дээр сольдог барьд юм болоо гэсэн чинь ганцхан найруулагч зүтгээд ерөөсөө солиулахгүй гэж зүтгээд исэн гэж байгаа. Тэгээд Батулга оператор болохоор зэрэгэл нэг пилонконда харамсаад хайрын пилонкод хамаг пилонк орсон. Дахиад энэ нэгэн тал сайд тэгээ явцсан чинь яалаа гэж зөвшөөрөхөө гэж бодлоо л та. Пилонка харамлан зураг аваад яваад исэн гэж. Тэгээ нөгөө зураг ихний хідэн зураг авчираа коллегид үзүүлж дандаа ингээд материалаа шалгуулдаг байсан. Их хатуу дүрмтэй байлаа шүү дээ тэр үе чинь. Тэгээ ихний хідэн зураг аваад хурширээ сайдад ингээд коллегид үзүүлсэн чинь лодо дамгаад гисэн гэсэн. Хөө чи хөө яг дулмаа мөн хөө яг мөн. Хөөе хүн атта бажаач. Хөөе. Ирчүүдийн тоглоом хатуу болохоор одоо яаж ишивдэ? Азар оюутан байхдаа тэр кинонд тоглоод тэр киногаараа нэрлэгдээд явж байгаа болохоор зэрэг уран бүтээл гэдэг юмны гайхамшигыг бодвол өстой биеэрээ хамсаж тоолж аваа. Томлог таймер киноны Дулмаагийн дүрд маш их хайртай. Яаж вэ?